За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Оюуцэрэн гэдэг. Би Joy орчуулгын төвчөөний орчуулагч болон зөвлөгч эмэгтэй байгаа. Тэгээд өнөөдөр би та бүхэндээ сэтгэл зүйн талаар сэтгэл зүй гэж юу вэ? Тэгээд сэтгэл зүйн зөвлөгөөн дээр одоо ямар агуулгатай зөвлөгөө өгөх вэ гэдэг талаар бол ярилцж байгаа. Өөрийн санал бодлыг хуваалцж ярина. За миний бодлоор бол сэтгэл зүй гэж юу одоо хэлэх вэ гэдэг асуултанд хариулъя. Хүн бүр өөрийн сэтгэл зүйтэй байдаг. Тэгээд хэрвээ өөрийн биед байгаа хөрөнгийг нэрлээ гэж асуувал миний ойлголт болон хэлэх үг маань миний биед байгаа хөрөнгөө гэж би хэлэх болно. Тэгээд миний бодлоор сэтгэл зүйн сэтгэхгүй болон үнэн зөв үгийн нэгдэл юм гэж тодорхойлж байгаа. Сэтгэхгүй нь оюун ухааны бүтээл мэдрэмж нь зүрх сэтгэлийн бүтээл юм гэж үздэг. Тэгээд Христийн шашинд бол Есүс бурхан өөрөө хэлэхдээ Иоханны 6:51-д дараах үгийг хэлсэн байдаг. Энд бол миний бие бурханаас илгээгдсэн мэргэн цэцэн ухаан билээ. Миний мэргэн цэцэн ухаанаас суралцаж үгийг минь зөв ойлгож хэрэгжүүлсэн хүний үг болон ухамсар үрд мөнхөд алдарших болно. Мэргэн цэцэн ухаан бол миний өөрийн биеийг чимэх баялаг юм. Хүмүүс дэлхий дээр зөв амьдрахын тулд миний үгнээс суралцаж зөв ойлгож урт удаан хугацаанд эрүүл жаргалтай амьдрах болно гэж хэлсэн байдаг. За мөн өөр Иоханны 4:14-д миний үг бол үнэн юм. Үнэн үгс хэлсэн хүнд дахин юу ярьж ярьж хэлэх билээ хэмээн хэлэх үгээ олж ядан тэнэгэлзэж эргэлзэхгүйгээр өөрийн бодлыг үгээр илэрхийлэх болно. За мөн үнэн үг хэлсэн хүний үгс үрд мөнхөд алдарших болно. Миний үгс үнэн учир мөн үрд алдаршиж үлдэх болно гэж хэлсэн байдаг. Үүнээс гадна сургаалт үгсийн 2:6-д зөв ойлголт, мэдлэг, мэргэн цэцэн ухаан нь бурхнаас илгээгддэг гэж хэлсэн байдаг. Дараагийн бас одоо миний сэдвтэй холбоотой хэлсэн үг нь одоо Есүс бурхны хэлсэн үг нь Иоханны 8:32-д үнэн үгс алдарших болно. Үнэн үгсийг өөрийн амьдралд хэвшил болгож худал үг хэлэхээс айдаг хүн бол миний дагалдагч, суралцагч юм. Тэд үннийг мэдж суралцснаар үнэн тэднийг үрд алдаршуулах болно гэж хэлсэн байдаг. Христ бурхны шинж чанар нь бидний амьсгалын адил бит бус байдаг гэж би үздэг. Энэ бол миний бодол гэж байгаа. Тэгээд би бас та бүхэндээ өөрийн бодлыг хуваалцсан. Нөгөө одоо ариун библиэлд зарим нэг одоо орчуулган дээр нь бол сүнсний талаар их бичсэн байдаг. Тэгэхээр би болохоор зэрэгцээ аюулж ойлгодог бай гэхээр тэр нь бол ямар нэгэн байдлаар одоо хий үзэгдэл ч юм уу одоо ямар нэгэн биетэй бус юм уу сүнс гэсэн үг биш. Тэр нь бол зүгээр бурхны бие гэж ойлгодог л доо. Одоо spirit гэдэг үгийг бол бурхны бие л гэж орчуулахаар яг тохирч байгаа юм шиг санагддаг. Надад бол одоо ариун библиэлд болохоор spirit гэдэг үгийг сүнсгээ орчуулсан байдаг. Тэгээ энэ нь болохоор одоо баг зэргийн тийм одоо буруу ойлголт төрүүлэхээр ингээд хий үзэгдэлч юм шиг эсвэл ямар нэгэн юм одоо бидний нэг зарим нэг юм видео энэ бичлэгэн дээр энэ гарцсан байдаг ингээд хүмүүсийн идэг юм нэг цагаан үзэгдэл шиг юм байдаг. Тэрнтэй андуурч ойлгогдохоор одоо тийм орчуулагдсан юм шиг санагдаад байдаг. Миний хувьд бол тэгж санагддаг. Тэгэхээр
бие бол нь одоо тэр spirit гэдэг үгийг юу гэж орчуулмаар байгаа вэ гэхээр бурхны бие гэж орчуулмаар байгаа байхгүй юу? За тэгээд энэ одоо яг Библийг би өөрөө англи хэл дээр нь бол уншдаг л да. Тэгээд тэрэн дээр англиараа бол тэр Жоны Иохны 4:24-т одоо бурхан God is a spirit and those who worship him must worship in the spirit and truth гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бурхан болвол нь одоо бидний амьсгалын адил тийм одоо бит бус махан битээ. Махан битээ гэжтэй битэл гэсэн л утгатай л орчуулгатаар болж таарж байна л да. Би бас яг тийм бүр нарийн тийм мэрэгжлийн бүр одоо яг 100% үнэн зөв орчуулж байгаа гэж бол өөрийгөө бол тэгж хэлэхгүй. Гэсэн хэдий боловч миний бодлоор бол юу нь зөв юм шиг санагдаж байгаа вэ гэхээр одоо spirit гэдгийг бурхны бие гэж орчуулвал их зүгээр юм шиг надад санагддаг. Энэ нь болохоор ямар нэгэн буруу ташаа ойлголт үүсэхгүйгээр одоо тий хүнд бас сэтгэл зүйд нь хүрж бурхны талаар ямар нэгэн төсөөлттэй болоход нь их тус төхөн болох болов гэж боддог. Яг ингээд сүнс гэд ингээд орчуулсан байхаар чинь хүний ингээд сэтгүүд ингээд яг тусахтаа одоо мэдхгүй. Ялангуяа итгэгч биш хүмүүсийн сэтгүүд тусахтаа одоо юу гэж төсөөлөгдөх вэ гэхээр л бид нар нэг бичлэгэн дээр ч юм уу кинон дээр ингээд гараад идэг. Аимшигын кинон дээр ч юм уу гараад идэг юм нэг цагаан тий тэгээд нэг юусоо бийгүү ингээд хүн төрстэй тийм үзэгдэл шиг ингээд үзэгдэл шиг юм шиг тийм одоо сэтгэл төрхөөр байгаа. Тэгэхээр тийм биш. Тэгэхээр тийм одоо ялангуяа итгэвч биш хүмүүст хамгийн анх одоо бурхны талаар одоо Есүс бурхан гэж одоо хэн бэ? Ямар биетэй вэ? Ямар шинж чанартай вэ гэдэг ойлголтыг хамгийн анх өгөхийн тулд одоо бурхан болвол нь биет бос биетэй бие нь бол 7 хэлбэрээр илэрдэгэ гэд ингээд яриул их төхөнтэй юм шиг санагддаг. Ойлгоход их төхөнтэй юм шиг санагддаг. Тэгээд одоо би өөрийнхөө бодлоор одоо бурхан ямар биетэй вэ? Ямар шинж чанартай вэ гэдгийг дүрсэлж илэрхийлэхийг хүсчээд энийг болоор энэ одоо төсөөллийг бол би одоо их сурвалжтайгаар төсөөлж гаргаж ирсэн байгаа. Энэ нь болохоор ариун библ дээр илчлэлт гэдэг бүлэг байдаг. Энэ илчлэлт бүлэг болон мөн одоо бусад одоо эхлэл job гэд бусад одоо бүлгүүдэд нь одоо дурддагдсан байдаг. Илчлэлт номонд бол бурхны бие 7 хэлбэрээр хүний биед оршдог гэж бичсэн байдаг. Түүнээс 2 бие нь бол 5 болон 3 дугаар бие нь сэтгэл зүй гэж одоо үздэг. Одоо бурхны бие нь хүний биеийн дараах эрхтнүүдэд байрладаг гэж би боддгоо. За нэгдүгээр бие нь бол нүд болон чихэнд байдаг. Хараа болон сонсгол гэсэн үг. Хоёрдугаар бие нь хамрын амьсгалд байдаг. Тэгэхээр амьсгал бидний амьсгал гэсэн үг. Бид нар өөрсдийн одоо хамраар амьсгалж байгаа амьсгалаа бол харах үзэх боломжгүй, барих боломжгүй байгаа. За тэгээ 3 дугаар бие нь бол аманд байрладаг. За тэгээ аманд байрладаг буюу энэ бас яг хамрын амьсгалтай л адилхан одоо бид нар одоо гараараа барьж нүдээр харах боломжгүй гэсэн хэдий боловч энэ амьсгал маань үг болж амнаас гардаг. Үг болж амнаас гардаг гэсэн үг. За 4 дугаар бие нь болохоор зүрхэнд байрладаг. Зүрхний цохилт хэлбэрээр хөдөлгөөнтэй байрлаж байдаг. За бурхны бүх биеийг дулаан агуулсан байдаг учраас бидний амьсгал болон одоо бие маань дулаан байдаг. За 5 дугаар бие нь одоо цус болон дааварт байрлаж цусны эсийг төлжүүлж биеийн бүхий л эд эрхтнүүд рүү дамжин урсаж байдаг. За тэгэхээр энэ маань одоо бидний цуснд байдаг одоо цагаан эс, улаан эсийг одоо төлжүүлж идэг одоо ямар нэгэн зүйлийг одоо төлжүүлж хэсгэх хэмжээг хэсгэх тийм чадвартай гэсэн үг л дээ. За 6 дугаар бие нь 5 мэдрэхүй бөгөөд бидний оюун санаанд тархинд байдаг. Энэ нь болохоор бодлыг бий болгож байдаг. Хүний бодлыг бий болгож. Бид нар бол бодлоо одоо харж чадахгүй, нүдэрээ харж чадахгүй бас одоо яг
тэмтрээд үзээд одоо яг миний энэ бодол маань энэ байгаамаа гэх ингээд тэмтрэх бол боломж байхгүй. Яг үгтэй адилхан. За тэгээд 7 дугаар бие нь бол мэрэгэн цэцэн ухаан бөгөөд бидний оюун санаанд тархинд байдаг бас мөн зөв бодлыг бий болгодог. 6 дугаар бие бол бодлыг бий болгодог. Гэхдээ хүн бурууч боддог, зөвч боддог. Тийм байж байгаа. Гэтэл 7 дугаар бие бол зөвхөн зөв бодлыг бий болгодог. Тэрнгээрээ тэр 6 дугаар биеэс ялгаатай болчих тарж байгаа. За тэгээд зөвхөн бурханд үнэн санаа сэтгэлээрээ тууштай эргэлт буцалтгүйгээр итгэсэн дагалдагчид бурхны 7 дахь биеэр баталгаа хийлэгдэг. Усан баталгаа хийдэг гэдэгтэй адилхан одоо сүнсэн биеэр бурхны биеэр баталгаа хийлэгдэг. Тэр нь болохоор зэрэгцээ 7 дахь бие нь буюу одоо зөв бодлыг бий болгодог ийм бие байж байгаа. Энэ 7 дахь биеэр баталгаа хийхдээ бол зөвхөн Есүс бурхан өөрөө хийдэг байгаа. Одоо зөвхөн өөртөө итгэсэн, тууштай итгэсэн одоо өөрт нь итгэх итгэл нь одоо өндөр тийм итгэгч нартаа 7 дугаар биеэрээ өөрийнхөө 7 дугаар биеэр баталгаа хийдэг. За ийм байна. За бурханд итгэгч болон үл итгэгч хүн бүрийн биед бурхны 6 бие байрлсан байдаг. За дэлхий бол нэг нартай. Дэлхий дээр бол сайн ч хүмүүс амьдардаг, муу ч хүмүүс амьдардаг. Гэсэн хэдий боловч бүгд л нэг нарны дор амьдардаг. Яг тэрэн шиг одоо итгэгч байсан ч, итгэгч биш байсан ч бурхны 6 бие одоо тухайн хүний энэ эд эрхтнүүдэд бол барилж идэх гэсэн үг. За тэгээд бас одоо миний бодлоор сэтгэл санаа нь бодол болон зүрхэн дэх мэдрэмж хоёрын нэгдэл юм гэж үздэг. За сэтггүй ухамсар нь үгээр илрэн гарах одоо үйлдэлийг сэтггүй сэтгэл зүй гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо миний бодлоор бол би сэтгэл зүйг ингээд хоёр төрөлд ингээд хувааж авч үзэж байгаа. Нэг нь болохоор одоо сэтггүй сэтгэл зүй гэж ангилсан. Нөгөөх нь болохоор одоо биеэр үлдэх сэтгэл зүй гэж ангилсан байгаа. За тэгэхээр одоо сэтггүй сэтгэл зүйг бол тодорхойлт нь сэтггүй ухамсар нь үгээр илэрч гарах үйлдэлийг одоо сэтггүй сэтгэл зүй гэж ангилсан байгаа. Дараагийнх нь болохоор бодол болон зүрхэн дэх мэдрэмж үйлдэлээр илэрч гарах үйлдэлийг биеэр үлдэх сэтгэл зүй хэмээн ангилж авч үзсэн байгаа. Энэ бол илүү одоо сэтгэл зүй гэдэг маань одоо яг юу байдаг вэ гэдгийг ойлгоход илүү түн одоо маш тийм энгийнээр одоо эхнээс нь анхан цатнаас нь их сэтгэл зүйн талаар ойлголт өгөхийн тулд ингэж дэлгэрэнгүй хувааж ангилж авч үзсэн байгаа. За тэгээд 5 мэдрэхүйд бол амтлах, харах, сонсох, үнэрлэх болон барьж хүрч мэдрэх мэдрэмж ордог. За тэгэхээр за ингээд одоо дүгнээд хэлэхэд бурхны бие бол бодол, 5 мэдрэхүй, зүрхэн дэх мэдрэмж, цус болон дааврын нөхөн төлжих чадварыг нэгтгэж байгаа. Одоо тийм цогц биеийг бурхны бие гэж би боддгоо. За энэ бол миний бодол гэж байгаа. За миний зөвлөгөө өгөх дараагийн сэдвүүд нь таны биед байгаа бурхны биеийг хэрхэн цэвэр ариун байлгах болон түүний үгийн талаар таны амьдралын гэрэл гэгээтэй болон гуниг гутралтай түүхийн талаар сонсож танд зөвлөх тийм зөвлөгөө өгөх үйлчилгээ байж байгаа. Тиймээс таны оролцоогүйгээр танд зөвлөгөө өгөх одоо боломжгүй юм аа. Тэгэхээр одоо таны оролцоо бол одоо өөрийн түүхийг ярина гэсэн үг. Одоо яг ямар одоо асуудал танд тулгараад байгаа юм. Эсвэл одоо ямар зүйл дээр та зөв шийдвэр гаргаж чадах байх юм. Гэдэг дээр одоо харилцан ярилцчээж тэгжиж одоо бурхан одоо таны яг тэр ярьсан сэдвтэй ч холбоотой ямар үг хэлсэн байдгийг, ямар зөвлөгөө одоо өгсөн байдгийг, ямар зүйлийг зөв гэж үзсэн байдгийг тэр талаар одоо зөвлөх юм аа. За тэгээд одоо энэ удаагийн бичлэгээ одоо үгээр дуусгая. Тэгээд дараагийн удаа бол
одоо бас олон дахин удаа ингээд бичлэг хийж оруулах одоо боломж байхгүй. Яг тэгэл энэ манай төлбөртэй үйлчилгээ байж байгаа. Дээрэс нь хоёрдугаар шалтгаан нь бол заавал таны оролцоо шаардлагатай. Тийм учраас одоо би ингээ ганцаараа ингээд одоо таны үгийг сонсоогүй гэж ингээ ганцаараа ингээл яриад ингэх ёстой гэдэг ингээл ямар нэгэн заавар дүрм журм гаргаж байгаа юм шиг ингэж яриад бас болохгүй байх гэж бодож байгаа. Тийм учраас дараагийн удаа бол тантай хамтраад одоо сэтгэл зүйн талаар одоо ойлголтыг өгөх байхаа гэж би бодож байна. За анхаарал тавьсан явдал баярлалаа. За баяртай.